За манай соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургууль залуу бүжигчин төслийг эхлүүлээд энэ дээрээ бол хайр нэртэй тоглолтыг зохион байгуулахаар бид нар өмнөх жил Солонгосын Канан балетын холбоо, Минкочин тэргүүтэй хүмүүстэй холбогдоод ингэж хамтарч ажилласан. За энэ жилийн хайр доттой онцлог бол бид нар энэ жил Солонгосны Тэгма, за одоо Ятаг бусад 3 хөгжимчдийн ураад мөн Монголоос одоо солиодлогын бүжгийн урлагийн сургуулийн доктор Баасанхүү, Тэмүүжин, Морин хурц залуу, дээрээс нь манай Солонгос сурж байгаа хөгжингөр аян бичүүлээд нэлээд одоо амьд хөгжимтэй тэгээ мөн одоо бас орчин үеийн бүжигч үндэсний бүжгийг хамсруулсан хайр төстэй хайр мод болгож өөрчлөж хийж байгаа. Одоо гадаадуудтай хамтарч байгаа болохоор илүү туршлага хөрөнгөлүүлж авч байгаа хөө өөртөө. Яг энэ байрыг эзлэхээр 10 дахиад хайрын хөлтөнд нэмэгдэж байгаа шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо нөгөө 10 жилийн сургууль дээр охтуудынхаа гизгийг татдаг. Ингээд хайр хэмээх маш одоо гайхамшигтай сэдвийн хүрээнд бүжгийн урлагт суралцж байгаа бүжиг дэглээж мөн одоо ялангуяа уламжлалт болоод орчин одоо цагийн бүжгийн урсгалыг хослуулсан дандаа бүжгийн хилэмжээр өөрөөр хэлбэл дандаа гоё биеийн гайхамшигтай уран тансаг хөдөлгөөнөөр хайрын одоо сэдвт багтсан бүхий л одоо төрлийг батаасан бүтээлүүд оролцож байгаагаар онцлог. 네, 저희는 서울대학교 음악팀. За бид нэр анх удаага одоо Монголд ирээд энэ уран бүтээлд оролцож байна. За бид нар болохоор Сөүлийн их сургуулиас их сургуулийн одоо хөгжмийн багаар энэ төсөлд оролцож байгаа. За бид нар хөгжмийн одоо хөгжимчдийн хувьд бол анх удаага оролцож байгаа учраас бол Монголын үндэсний хөгжимчдтэй хамтарч тоглож байгаа учраас маш их онцлогтой байгаа. За бүжгийн хувьд бол бас одоо Монголын бүжигчид, Солонгосын бүжигчидтэй хамтарсан одоо энэ хөгжмийн найруулга тоглолтод оролцож байгаа учраас үнэхээр бол баяртай, маш их сэтгэл өндөр байна. 음악의 문화도 보고 그래서 정말 소중하고 뜻깊고 새로운 경험이었습니다. Геартын бүжгийн сургуулийн орчин үеийн бүжиг магс шин чанхуу хүрэлцэн ирж манай одоо энэ бүжигчид одоо театр жуулгын бүжигчид оюутнууд маань мастер класс өгсөн. 완전 바닥으로 가는 거지. 자, 한번 쭉 계속 돌아다니다가
За энэ төслийн гол үр дүн бол одоо бид нар орчин үеийн бүжгийн Солонгосын одоо K-art-ийн бүжгийн багш шин чанхуугаас мастер классууд авч байна. Энэ бол манай оюутнуудад залуучуудад бүжигчдэд маш их үр дүнгөө өгнө. Орчин үеийн бүжгийн ойлголтууд илүү сайжирна. За мөн хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлж үнэтэй хувь оруулж Солонгосын бүжгийн урлаг, хөгжмийн урлаг, Монголын үндэсний бүжиг, орчин үеийн бүжиг, хөгжим бүжгийн урлаг ингээд хамтраад хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлж бас үнэтэй хувь оруулж байгаа. Ийм одоо сайхан бүжгийн гайхалтай төсөл болж байгаа онцлог байна. Хайр мод гэх энэ хөө 20 жилдээ зохион байгуулж байгаа төсөл бас бүжигдэлж оролцож байгаадаа баяртай байна. Түрүүжил өөрөө бүжигчнэр оролцож байсан бол энэ жил яг бүжигдэглээч бас яг ерөнхий бүжигдэглэгчдийн нэгээр бас орж байгаа баяртай байна. 20 дугаар хэсгийн мод хэсгийн бас яг Монгол хурам дэлгчдэг одоо хариуцсан дэглэлтэй хийж ажиллаж байгаа. Тэгээд Солонгосоос ирж байгаа залуу урам дэлгчтэй. За заримыг нь бас Instagram болоод Facebook-ээр одоо мэддэг. Яг энэ хөө бас гоё том урам дэлгчтэй хамтарч ажиллаж байгаа төлөв баяртай байна. Манай оюутнууд маань ч гэсэн бас яг энэ хөө мундаг урам дэлгчдээс тааргүй хэмжээний бас чадвартай байгаа гэдэг нь бас энэ хөө төслөө бас гэж харж байна. Тэгээд цаашдаа бас манай бүжиг урлагийн сургуулийн орчин үеийн бүжгийн одоо тэнхэм болоод илүү өргөжиж, илүү гоё хүчрэх болох байхаа гэж хэлтэй байна. Коллекторын би чад тайлтай бичиг гарна. Гэтэ нэслэр. Бүх хэвээр авсан. Солонгосын уран бүтээлчтэй бол хамтран ажиллаа. Тэдний одоо энэ бүжиглэх болон хөгжимдөх арга барил, бэлтгэл сургууль хийх арга барил тэгээд энэ хамтарсан бэлтгэл хийж байгаа нь бол өөртөө оюутныг өсөж дэвжих ийм одоо арга барилд бол харилцан туршлага солилцож байгаа ийм ач холбогдолтой байна. За сайн байна уу? Намайг Ким Шинэ гэдэг. За би энэ удаагийн төсөлд 4-р үзэгдлийг дээр бол оролцож байгаа. 4-р үзэгдлийн бол хөгжмийн зохиолыг бичсэн. За бид нар энэ удаа бол Монголын одоо уран бүтээлчид, Солонгосын уран бүтээлчид хамтдаа оролцож байгаа. За үүнийг бол би хувь хүнийхээ хувьд бол хувь уран бүтээлчийн хувьд бол одоо урлагийн шинэ ертөнцид хөл тавих сайхан боломж олдлоо гэж бол бодож байна. За мөн одоо Монгол Солонгосын уран бүтээлчийн хувьд ч гэсэн энэ бол биднэрт одоо урлагийн шинэ ертөнцийг нээж өгч байгаа юм сайхан үйл явдал болж байгаад энэ үйл явдал бас оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Баярлалаа. За миний нэрийг Баярт гэдэг. Би Улаанбаатар театрын бүжгийн багш ажилтай. Тэгээд анх соёл урлагийн их сургуулийн бүжигчнээ ингээд одоо 2003 онд хэлсэж ороод 2009 онд төгссөн. Тэгээд одоо энэ хоёр дахь удаа зохион байгуулагдж байгаа хайр хэмээх нөхөө сонгуулийнхаа бүтээлд ахиж оролцож байгаа маш их баяртай байна. Тэгээд нийт
багш нартаа мөн оролцож байгаа оюутнуудаа бүгдээрэнд нь одоо энэ өдрийн мэндийг бас баярын мэндийг давхар хүргье. Баярлалаа. За энэ удаагийн төсөл маань хүн байгаль дахин сэргэлт 회복이라는 주제로 сэдвийн хүрээнд бол болж байгаа. Ийм утга агуулгатай болж байгаа. Тэгээд одоо ган гачиг одоо шорон шуурга тийм ээ энэ говийн их сүлжилтийн дундаас дунд одоо мод ургаж дахин шинэ ам одоо төрж дахин одоо байгаль дэлхий сэргэж байгаа тухай бол энэ төсөл маань хэрэгжин. Тэгэхээр та бүхэн энэ төслийг үзээд одоо дахин ийм шинэ одоо ийм сайхан ийм сэтгэл та бүхэн төрөөсэй гэж хүсэж байна. Баярлалаа. 네, 안녕하세요. солонгосын урлагийн үндэсний сургуулийн төгсөгч 한국예술종합학교 одоо солонгосын урлагийн үндэсний сургуулийн бүжгийн 입학하고 졸업한 бүжигчнэр 한윤주라고 ажиллаж 합니다. байгаа. 지금은 Монгол хүмүүстэй хамтран ажиллахаар анх монгол хүмүүсийн хөдөлгөөнийг хараад үнэхээр их юм мөн хөдөлгөөнүүдэнд байсан учраас сурахыг хүссэн. 그다음에 хамтдаа тоглолт хийж байгаа нь миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг болчих баярлаж байгаа. Дахиад Монголд ирэн Монгол бүжиглэхийг хүсэж байна. Монгол хүмүүс үнэхээр дүлгүүн тайван, цайлган сэтгэлтэй сэтгэл төрсөн болохоор дахиад ирмээр байна. дараа дахиад хамтран ажиллахыг хүсэж байна. 마음이 너무 들어서 같이 이렇게 공연을 같이 하는 것만으로 너무 영광이고 감사한 것 같아요. 그래서 저도 나중에 또 몽골을 또 오고 싶은 마음도 있고, 그래서 몽골 춤도 배우고 싶고, 그래서 몽골 사람들은 너무 순수하고 너무 착한 그런 이미지고 너무 좋은 것 같아서 다시 한번 오고 싶습니다. 꼭 불러주세요.